За Sydney to Brisbane аялал өнөөдрөөс эхэлж байна. За манай охин нэгд өдөр Австралийн клубүүдийн гимнастик клубүүд явахд орж байгаа. За тэгээд тэрэнд явахаар тэгээд хажуугаар нь аялахаар бидэд Brisbane to Sydney to Brisbane явж байна. Тэгээд замдаа одоо нэг 300 гаруй километр явчаад нэг хоол идэх гээд тэгээд явж байна. За бидэд манай нэг McDonald's идгээд Мак захиалчаад байж байна. Hello. За ямар хацгаас юм яах вэ? McDonald's. Big Mac. Big Mac. За энэ одоо манайхаар нэг зогсоол там хоолны газар дээр тракны зохиол нэгсэлтэй байдаг. Нэг Америк стандарт. За дэжгүй явж байна арай. Гоё нөө. Ядарсан уу? Өглөө нилээд гарлаа тий. За. Манай хоёрын гоё авсан юм захиад гинэ. Хөөхтөдөд ингээд хоол замд явахаар хамгийн гоё юм нь McDonald's идэх байдаг. Угаасаа хоол замд хамгийн гиз өдөхгүй дээ. Чанартай хоол чинь нэг McDonald's байдаг учраас тэгээ бид нэг заа гэдэг аваад штеп. Тэгээ ингээд манай хөөхтөд McDonald's идэх маш дуртай. Байн бол идэхгүй яг Сиднейд байх юм бол автаа байх юм бол 2-3 сардаад нэгийг авч ирнэ. Тэгээд энэ дээр road trip-д явах гол хамгийн гоё юмнуудын нэг нь замдаа McDonald's аваад өгчдөг болохоор айгүй дуртай байдаг. Игүүжээ банкана чиний хамгийн дуртай хоолны top 10 list-нд чи McDonald's орох уу? Орохгүй юу? Банкана чиний орох уу? Maybe, I don't know. Can you name your top 5 the food that you like? Number 1. Restaurant or Sushi. okay. Number 1 sushi. 2. Egg noodle, Vietnamese egg noodles. Vietnamese egg noodles. 3. Ramen. Number 3, ramen. Number 4. Let's see. Fried chicken. Number 5. Naadam hoshor. Наадам хоошор. Миний охин наадам хоошор дуртай шүү дээ. Макана миний хүүгийн хамгийн том дуртай 5 хоол юу юм? Top 5. Fried chicken. Бадам chicken. Obviously. Paistete. Ramen. Sushi. Sushi. Fried chicken. Fried chicken. За манай хүн удахгүй 2-7 хоногийн дараа CP хамгийн сүүлийн шалгалтыг өгөх гээд замдаа хичээлээ хийдлээ өөдж шít. Машин барь гэсэн чинь машин барихгүй гинэ. Сурснараа тэгэл бэд бариад явъя да. Яара. Надад тийм машин бариад ингээд явах моох ерөөсөө л тийм төртгөө бойлцсон шít. Ядардгүй болох нэг таадаг. Одоо бид чинь 300 явах юм байна. Тэгээд Brisbane-д очиж өнөөдөр нөгөө Игүүчингийн багийнх нь клубийнхэн те тасалжуулагчтайгаа бүх багийнх нь орой хоол идэнэ. Тэгээ маргааш амарчаад нэгд өдөр өглөө эрт тэмцээнтэй. Тэгэхээр маргааш оройтой хоол идчихэд найзандаа очиж чаднаа. Тэгээд маргааш сайхан амраад нэгд шууд тэмцээн рүү орноо. За чи дэсэн унштай. Тэгээ толгой юм орох уу арай ингэж уншихаар. Орох уу? Оо тэмдэглэм ямар амар гоё юм дээр. Юм сурдаг юм гэж бас нэг өөр юм шиг. Би ингээл зурчаал харахаар дандаа нөгөө гоё өгнүүдэл зурч байдаг шүү дээ. Ялаг зүгнүүд. Голоодох юм биш. Тэгээ гоё хэрэглэмээр байгаа гоё өгнүүдэл зурцсан байдаг гэсэн. Би бол маркер хэл сураагүй юм байлээ. Byron Bay Relax чигээр гоё харагддаг шүү дээ.
манай охины клубийнх нь уулзсан. За, тикет хэлцээтэй. Тэгээд авчрах гэсэн let's go. Ямар гоё ингэ тэнцэнд ингээд аз үсээд байна гоё. Багш нь бэлэг өгдөг байна тий. За манай сайн явж ирсэн үү? Гоё юм уу? Анхны одоо Gold Coast-ийн охиноо тэнцэнд оруулж ямар байна? Янзын гоё шүү дээ. Зам сайхан болохоор би сайхан давцаараа ороод ирлээ. Аа тэгээд энэ тэнцэнд гоё орой тий. Тэгээд янзын хэмжээл байж байгаа. Тэгээ миний охин юу гэсэн? A necklace. A necklace. It has bows on it. Наач яах юм тэгээд? Чам Give me good luck. гоё аз үсээд өгсөн юм уу те? За тэнцэнд амжилтаа орох за. Хайфай. За орой олон минийэр юу ийсэн? Grill chicken юм уу? Grill chicken. Амар гоё харагдаж штэ. За би calamari авлаа. За бид идти ирж байж байгаа байр манай найзын хаус. Хаусын жоохон танилцуулнаа. За чүүгийнхээ хаусыг танилцсан. Чүүгийн 4 машины гаражтай тий? Дөрөв тий. Тэгэхээр чи одоо энэ нэг давхуртаа, энэ хоёр давхуртаа, эндээ гэхээр чи баг 3 давхар, баг гэж угаасаа 3 давхар юм биш тий? Тийм ээ. Айгуу энэ идэх айгуу гоё хаусаа. Бид нар өмнө энд ирж ийсэн тэгээд айгуу гоё юм өмдөрлөгдөр байдаг. Тэгээд нар юм уу? Нар мандах жаргах бол нар мандах бол амар гоё харагдав. Come on. Yeah. Michelle. Чүүги. But wait, he ran away. Snowy. Oh no. I'll go get him. Авчихаа. За эднийх ингээд үүдэндээ орж ирээд ийшээгаа болохоор гараж руугаа гараж руугаа ингээд орчдөг юм. Айгуу том гаражтай. Тэр гараж нь бол айгуу гоё. Том. Минийхөө эндээ юм гоё. Жим өрөөтэй. Чүги. За одоо тэгээд өөрөө энийгээ танилцуулна. За энэ жим танай жимний өрөө юу? Тийм. Хин ихвчлээ хэрэгжилж байна. Тэг би хаяа. Оянга хэрэгжилж байна уу? Оянга сая хэрэгжилж Барьж байна. Манай нэг ойр нөгөө нэг хийгээд байгаа. Цэш гэх юм. Чи ер нь хэрэг цагийг эндээ тэнгэрэж байна. 7 хоногт нэг Ууны ямар гоё юм. 3 удаа юм та. Ойнс. Чамд нөгөө нэг хоёрын юм хэрэг байгаа. Наа чин яг юу явал 80 хил юм болоо. 80 хил байгаа юм даа. Нийтдээ юу? Тэг. Ойрын 10 тэрийг аваад хийчих юм бэ те. 70 юм байна. Ойрын нэг жилдээ бол хангалттай юм байна те. Тэр дараас нь гарсан. Ийшээга юу вэ? Наа чин юу гараж. Ийшээ бас гараж руу орд юм байна те. Тийм бэ. Тэн талаасаа бас орд юм. Тэг би нэг баг авсан юм уу? Тэг чиний goat чи хин. Жоохон хоосон санаа. Би миний LeBron шүү дээ. Тийм ээ шивсэн дараа. Шивсэн дараа. LeBron уу? LeBron шивсэн. LeBron goat нэг гэдэг байна. Стайл дэше гараад. Биш ийшээ байгаа. Энд чинь нөгөө нэг Тийм наа чин нэг. энэ чинь нэр 0 нь байгаа. Тийм манидын 0 байгаа. За энд манид нь амарч байгаа. Ер нь бол ажлын ч өрөө юу? Энд Тийм уянга юу? тийм шиг үлээ. Уянгагийн ажлын өрөө юм шиг үлээ. Энэ болохоор За наас нь болтны хөрөтэй. тийм хамаагүй. Бас тэгтээ шатныхаа доотлол юм биш үү те? Энийг юм готлын өрөө болгосон юм. Аяа гоё юм биш. Тийм байна. За тэгвэл одоо бол дээшээ гарна те. Эний хаваас аягүй гоё. Харагдсан бол үнхээр тасах. Энд ч гэсэн амар олон өрөө байгаа шүү те. За энэ гал тогоон хоёр талынх нь цонхоор нэр ийшээ аягүй гоё харагддаг. Нар жарах марх уцтай өнөр секси харагдана тий. Нөгөө чүүх тоош явцсан уу? Олоод ирж. Тийм ба.
За тэгээд чи алиг нь эхлээд ямар. За балкон. Ганд бидэд өчтөр энэ цайхан сууж махшараад сайхан чийлэрсэн тий. Нилээ оройцоо. Эндээс энэ нэр өмнө ирэхэд энэ нилээ зүгээрсэн чинь нилээ сууж удаа шүү. Энэ үү? Харин тийм бах уу? Нилээ моцсон шиг тий. Эндээ ийм гоё пүүлтэй. Тэгээд тэр энэ декийг нь яаж шилжиж байна? Ийшээш бас нэг ашиглахгүй Нэг ашиглахгүй байна тий. Гарч. Танаа хоёр тэр нэг жижигхэн юм дээр бол тоглохоо болцсон. Одоо болцоо. Тийм ба. Нэрээ пүүлээ цэвэрлсэн гэж бид жоохон оройчлаа тий. Өнөөдөр орсон чинь Таад арай орсон л уу? хөтөн байл. Хүтэн байна уу? Йоо. Гэхдээ эн чинь бас ч гэж 26 градус байгаад байна шүү дээ. Уул нь халуун байсан. Гэхдээ бас жоохон байсан. Яг нэг яг ориг зун болоогүй байгаа болохоор бас хүтэн л байгаад нь тий оройдоо. Ийшээгаа За энэ тайр өөрөө байгаа юу? охины өөрөө. Хиний өөрөө юм. Тийм биш Тийм. тийм. Гэхдээ би энэ хаяасан. Ийшээгаа юу юм? Ишээ юу? Энд угаалгын өөрөө байгаа. Тийм байна. За энэ жоохон нэс яа. Энэ лондри юм байна тий. Энэ лонж. Аюу гой том юм биш тий. Тэгээ энэ болохоор 0 юм. Энд нэг юм байна. Фул 0 юм биш тий. Хоёр синктэй юм биш тий. Хоёр синктэй хаяг ам гоё юм. All the way down there. Ой даа. Хоёр синктэй хахаар өгшөө тэгээд чи өөрөө синкийг өөрөө угаах уу? Тэгэж тэрлээ. За энэ том өрөө. Евчлээ энэ өрөөндөө та нарт зурагт муртаа үзэх үү? Ер нь эндээ л тэгэл. Амарч яасан вэ тий? Ийшээгаа болохоор яа вэ? Ойшоо гарч болно шүү. Bad boy. Эндийн өсөж. Bad boy. Энэ болохоор байшингийнх нь ардлынх нь яард юм байна тий? Тэгээ ийшээ ингээд басанд байгаа. Бассейн руу орд юм байна. Ер нь бассейн руу дандаа энүүгээр орд юм байна тий? Зөв. Баян байна. Таас нь аюу гоё өндөртэй. Эндээс одоо чи нэг совлоор мавлаар дүүжлүүл дийлэх үү? Арай болохгүй юу? Бараг болох баха. Бараг болох бах тий. Бид нар чи аюу юутай байгаа, даацтай байгаа шүү дээ. За ийшээ нэг энд нэг энэ унтлах байгаа. Танах чи нийтдээ ер нь хэдэн өрөө лээ? За 4 байд. Лоо. Энд нэг унтлахаар 0 тагаа. Тийм. Энэ нэг мастер юм уу тий? Энэ мастер. Тийм байна тий. Энд Харанхуу өрөө. энд за энэ Энэ нөгөө бэлгүүний юм биш. билгүүнэг юу. Энэ нэстэ гоё өрөө. Битүү тоглоом байгаа тий. Өнөөдөр жимгэл тоглосон юм. Тийм байна. Яа, за манай Тэгээд за одоо 3 дахь давхар. Энэ давхар нь бол ерөнхийдөө нэг family нэг өрөө байгаа юм шиг байна тий. энэ нэг entertainment. Тийм байлээ. Надаа энэ амар гоё санагцаа. Өчигдөр би тэд энэ дээр баахан юунууд хийгээд гоё челленж хийгээд энэ аяа гоё байсан. Энд дээр нэг зурагт үзэж гэнэ үү тэр доотлоо их зурагт үзэж гэнэ үү? За хүүхдүүдээ онтуулчаад уянгаа итээр энэ жоохон чийл. Энд тэгтээ ер нь бөөнөрөө найзуулаараа нэг Тийм. цагс хөлмөг дэлхийн арам янз янзын юм үзүүл их гоё юм байна те. Айгуу том зайтай болохоор тэгэхээр их гоё юм байна. Энд тэгээд нэг 3 давхар нь болохоор илүү дулаахан байдаг юм те. Хамаагүй гоё пүнк. Хамаагаар дээшээ өгчээд байгаа. Тийм байна. Тэгэхээр энэ бас айгуу гоё байд юм нэг хүүтэн мөдөөдөр бол их гоё байд юм байна. Тэр хатыг хин үлдсэн бэ? Хатыг аав гэсэн. Үлдсэн үү? Энэ болохоор 0. Энд авсан юм байна. Энэ ямар гоё юм. Синк амар гоё хийцтэй юм шүү дээ. Я мэдээж жижигхэн саксны маа шүүгий ч өөрөө сакс чинь 11-ээс тоглодог гэсэн шүү дээ. 11 тэгээд танай багч нөгөө нэг маргадагшин багч юу лээ? Бүрний агш. Бүрний багш. Тийм, бүрний агш биднес. Нөгөө нэг сүүл дэйсэн багч юу лээ? Хэмин одмо тоглоод байсан. Magic болоо. Тийм Magic Ball. Тэр чинь нөгөө нэг маа найзууд тэгээд дээшээ бас ахмаар. Тийм Jamma тоглоод байсан тий. Тийм Magic Ball гэдэг тоглоод байсан. Одоо энэ Magic Ball байгаа юу? Одоо байхгүй хаа. Та байхгүй тий. Хэсэг Sprite гэх юм байна. Тэгсэн. Йоо нар жарах бол амар гоё харагдаж шүү дээ. Тийшээгаа ингээд нөгөө гой уулархаг болохоор амар гоё харагдсан юм байна тий. Хичээнээс юм яг нарж ирэх. Гоё. Зураг мөн.
Стой тийшүү. За. Хаусаа танилцуулсанд баярлалаа өвөө. За хаашаа авах чинь. За бид өглөө өчтөр 26-ны орой клубээр хоол идчихэд 27-ны орой клубээр Ивжингийн клубийнхэнтэй хоол идчихэд орой найзандаа очиж хоноод Жүгийн уянга хоёрынд очиж хоноод сайхан амарчаад одоо Gold Coast руу уянга Пүүжэ гээд хоёр найз дээр Жупэ гээд хоёр найз дээр очих гээд явж байна. Хамгийн аимшигтай нь хурдны зам дээр явсан чинь 10 км цагийн уртаа яваад гэсэн. За бид цаага хоол идчихэд Gold Coast-ийн алдар талаа явж байна. Жоохон сажилтаад юм уу гэж байна. Ойна. Gold Coast ирээгүй содсон байх шүү. За энэ нэг манай охины Австралийн гимнастикийн улсын аварга болж байгаа орднод юм байна. Тэгээд энэ айгүй том, мангар том тогтолбор юм байна. Gymnastics Australia гэдэг том сайн энэ Gold Coast Sports and Leisure Center гэдэг. Тэгээд эндээ жил болгон болтын гинэ. Тэгээд сая манай охин юм унда хэмжилтэндээ орчлоо. Одоо би ялаалтаа игээ. Тэгээд 9 цагаас үзүүлэлтээ энэ хоёр төрлийн үзүүлэлтийн тэгээд оноогоороо дүгнээд хэрсээ оноотой тэгээд ер нь төрүүлэг зарчмаар явд юм байлаа гимнастик. За тэгээ үзэндээ мужи аврахтаа манай охин чинь гэхдээ одоо эдгээр чи яг нэг орж байгаа левелд хамгийн бага нь жуниор нь болохоор бас нэг тийм амар сүртэй амжилт хүлээх байгаа. Бараг ихний орж байгаа хамгийн том тэмцээн. Өмнө мужи аврахтаа орсон тэгээд 5 дугаар байранд орсон. Тэгээд одоо ингээд орох гээд бэлэн болоод байж энэ аав ээж нь. За манай тэмцээнд орлоо доо. За амжилт манайхаа good luck Лия. Hi morning. Бүгд орсноо. За сая өндрөө хэмжсэн үү? Тий. За ирсэн гол ажилдаа орлоо. Одоо өнөөдөр ингээд клубын NSC National Club Champion 25 Австралийн клубын орох гээд манай охины баг нь сая өндрөө хэмжүүлээд тэгээ өндрөө хэмжүүлээд өндөр нь хэрвээ хэмжилтээсээ өндөр байх юм бол оноо моноо асуултаа. Photo please. Yeah, sure. Манай гореста гоё посамна. Yeah. Hi. What do you expect? How are you feeling? I'm feeling nervous, Nervous. but I'm hoping for the best because Alungwa is very, prepared, and she said everything is going to be all right. So I believe she's going to put the good mood for the girls, and we're going to have really good memories. And yeah. What do you think? They're gonna be better than before in NSW champion, or I believe so. we believe so? Right? Okay, we'll see. We're all rooting. Yes. Okay. Thank you. How about Buffet? I'm relaxed. Alex Нас is монголоор relaxed. ярьчих шүү дээ. How about you, Alex? I'm relaxed. 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 That's good. The final stage. За гэртээ ямар байна? Амар сэтгэл хөдлөж юм. Тэгээд манай октод болохоор айгуу гоё confident байна гэсэн. Тэгэхээр одоо тэгэл октодтой итгэл гоё enjoyed болсон мөрөө гоё дурсамж бүтээгээд гоё experience аваад тэгээ бүгдээрээ ингээд гоё дэмжиж даа октодаа. Тэгээд тийм. Боги хоёулынгийн ч хувьд одоо ингээд октодоо ингээд хэмжээд ингээд өөр хот руу ингээд улсын авахт ингээд ерөөсөө үзээгүй амьдралаа үзээд нь шүү дээ. Давхар аялаа тий ямар хол оршлоо. Жан ямар санагдаж байна? Тийм ингээд охиныгаа дагаад ингээд өөр хот руу яваад бэлтгэлийг нь хийлгээд ингээд дагаа явж байхаар бас амар сонин өөр мэдрэмжтэй юм байна тий. Агуу тийм нэг. Өглөө ингээд нэг хувцаа ингээд өмсөөр нүүр амаа будаад бэлдээд ихсэн чинь зигзигэл ихэж байгаа. Тий харин тийм нэг шал өөр хүн шиг болоод тий харангууд нэг айгаад байгаа юм шиг тэгсээр нэг тийм тогтлоод давхар бас амар сандарч байна. Тэгээд энэ бас амар хөдөлмөр шүү. Одоо жишээлбэл ингээд клубээсээ сонгогдоод тэгээд ингээд Австралийн улсын орно гэдэг чинь бас хот амар том амжилт байгаа байхгүй. Шинэ одоо энд амжилт үзүүлэхгүйгээс хамаагүй тий. тий штэ энэ чинь ингээд 4 жилийн хөдөлмөр яваа. тий штэ илүү нэгийн 5 жил ер нь бол гимнастикт явсны.
яг ингээд үр дүн өнөөдөр ингээд болж штэ. Тэгэхингүүд чинь дээрэс нас манай хэд чинь мужийнхаан аврагт 3 жил ер нь орсон. Тэгээ саяны жил манай хэд чинь шагналд байран шалгараад тэгээд тэндээсээ сонгогдоод одоо ингээд Австралийн үндэсний аврах шалруулах тэмцээнд оролцоход ирсэн байгаа нь бол амар том амжилттай. Одоо эндээ ингээд төрүүлсэн ч бай, ямар нэгэн байр эзэлсэн ч бай, эзлээгүй ч бай. Тэгэл энэ ч амар амжилттай. Дараа жил бас бид эд орох дахиад нэг нас байгаа шүү дээ, тий. Энэ чи одоо нөгөө одоо байгаа наснда дөнгөж анхны шүү дээ. Анхных нь хамгийн доотлих нь гэсэн үг. Тийм нэгээр чин дараагийн шатандаа орох юм бол манай эд чин сенер бишээ дараа жилд нь сенертоо тэний дараа жил дахиад сенерт орох боломжтой гэхэр чин авир нь бол боломж байгаа гэсэн үг. Тэгэл одоо залбирал дэмжээл сууж ий да. Гоё амьд үзүүлээсэй гэж. Харин тийм. Ахаар аав чинь зугаалаад аягүй гоё байна. Тийм бид хэд ч бас гоё ингээд зугаалаад enjoy-доо. Чөлөө ажил мэлээсээ чөлөө аваад тэгээд амраад яваад байгаа. Тий яг үнэ. Тэр чинь бас амар гоё давхар амралт болоод байна л да. Манай богийн охин чинь болохоор хамгийн доотлын суурь нь. Тийм шүү дээ. Манай охин чинь бейс нь. Тий манай охин чинь бейс нь гээд хоёлынгийн өргөж байгаа. Бямбагийн охин болохоор дунд бейс гээд тэгээ манай топын охин саяны ярьцлага өгсөн. Охин тийм жижигхэн топ нь болохоор тэрийг нэг хөөрхөн жоохон хөвгт дүүшгээ амар хөөргө өргөн. Тэр өстө тасархай юм байлээ шээ. Тэгээ нэг жоохон хөвгт тоглож байгаа юм шиг тий. Тий яаж ингэж эдгээр чинь бас ингэдэм байх нөгөө нэг өндөр нам эдгээр нь бас амар хамааралтай байна. Одоо жишээлбэл хамгийн доотлох, хамгийн дээдлэх хоёрын хоорондох зөрөө нь бас тийм заасан байд юм байна. Тэр зөрөөнөөс илүү байх юм бол оноо маа асуулт юм байна. Тийм байсан тий. Тэгэхээр бас нөгөө нэг энэ чинь яг нэг өндөр намын хувьд биеийн үүний хувьд яг гой тохиод байгаа байхгүй. Яг гуруулаа одоо жишээлбэл игүү чинь элнээс чүчүүд намхан, чүчүүд хөнгөн, тэнгуүтлээ леян болохоор бүр намхан хөнгөн тий. Тэгээд яваад байгаа байхгүй. Тэнгуүтлээ илүүнгээ болохоор бүр хитгэх амар өндөр болдос биш. Тэгээд янз янзын нөгөө мэдхгүй амар юунууд байд юм байна уу тий. Тийм байна. Энд ч амар их техник байд юм биш үү? Ингээ айгүй олон шүүгчнэр суугаад байгаа нь бас учиртай байт юм байна. Нэг шүүгч нь бүх хүмүүсийн 3 хүүхдийн толгойг нь хардаг, нэг шүүгчнэр нь хөлийг нь хардаг лгийн, нэг нь одоо гарны хөдөлгөөнлөгийн ерөөсөө. Тэр нөгөө нэг одоо өмсөж байгаа палажных нь нөгөө нэг урт юм нь дээшээ ингээд дэвээд доошоо ингээд буухгүй бол бас оноо хасдаг гэдэг чинь. Тийм үү? Тэгээд эн чинь нөгөө нэг заавал ингээд доошоо ингээд намилцаад ингээд бууж авах хэрэгтэй юм байна. За. Тэгээд энэ чинь нөгөө нэг ихнэрүүд чинь нөгөө нэг юугаа хийхдээ бас амар нарийн бодож тооцоолж хийсэн захиалсан ингээд тэгжээлээ. Тэгвэл чи бүр амар нарийн байт юм байна. Тийм байлаа. Өсмөс нь бас юм уу байгаад оноо асуудаг. Яа тэгээд болов. Ерөөсөө мэдхгүй сонсны юм дээр оноо асуудаг юм байна. Тэгээд мэдээж нөгөө нэг хөдөлгөөн зөрөх мөрөх тий. Тэр бол бүр зүгээр л бараг л оноо асах анх шатны юм шүү дээ. Тэг гимнастик ер нь бас би нэг сүүлийн тэмцээн дээр болсон. Манай нөгөө богийн охин чинь нөгөө ханиад өрөө тий. Тэгээ нөгөө нэг тийш бэлтгэл хийж чадахгүй болоод тэгсэн чи ямар солилцоо байхгүй зү тэр чигээрээ багаараа бэлтгэл хийж чадахгүй болчих жоохгүй тий. Тэгэнгүүт эн чинь нөгөө нэг жинхэнэ баг спорт болж байгаа байхгүй. Тий яг нөгөө солилцоо байхгүй, орлого хүн байхгүй тий. Ингэж амар олон гимтэж байгаад нэг нь гимтэх юм бол эсвэл нэг нь ханиад өрөх юм бол тэгэл зогсож байгаа юм чинь. Тий. Яг тэр утгаараа жоохон чангал юм байна. Амар хариуцлагатай байдаг тий. Тэгээд дээрэс нь энэ жимнастик чинь одоо 7 хоногийн манай хэд чинь 6 цагийн бэлтгэлтэй. Тэгээд 7 хоногийн 10 цагийн бэлтгэлтэй хүүхдүүд бас дунд нь өрсөлддөг. Тэгэнгүүт 10 цаг бэлтгэл хийж байгаа хүүхдүүдийн тэр байгаа байдал юм арай л өөр харагдаад ер нь бол энэ амар чансаатай спорт юм билээ. Гимнастик бас ингэдэг гинэ маань чамд нэг дэлхийд хамгийн хэцүү мэргэжлийн болох хамгийн хэцүү 7 дахь спорт гинэ. Тэгсэн чинь насны хувьд хамгийн эхлээд их зодог тайлдаг. Тэгээ гэмт магадлал маш өндөртэй. Тэгээ дээрэс нөгөө нэг янз янзын мэргэжлийн тэмцээн байхгүй учраас хөрөнгө оруулалтыг зөвхөн өөрсдөө гаргадаг. Тэгээ дэлхийн аварга юм уу олимпийн аварга болж ижил гоё амжилтанд хүрэх болохоос бусдаар тэгж одоо нэг сакс юм уу шиг тэгээд мөнгө олоод боломжгүй. Тэгэхээр яг мэргэжлийн болоход амар хэцүү гэнэ. Ихэнх нь мэргэжлийн болохоос өмнө зодог тайлдаг тэгээд асуужуулах боштой ингэнэ. За одоо тэмцээн нэгтэй тий. Окей тэгээд үзээ дэмжээ сууд цай да. Амжилт. Замны сэтгэлээ хэлгөө. Сэтгэл маш өндөр байна. Тэгээд айгуу гоё venue байна. Тийм байна тий. Айгуу нөгөө усын тэмцээн гэдгээрээ айгуу бэлтгэл сайтай. Тэгээд гоё газар тэмцээнд орж байгаа болохоор октодод манаас гоё туршлага болж байгаа. Тий. Тэгэл бүр айгуу зориод олон цаг машинаар яваад ингээд
зориод ирсэн болохоор айгуу гоё experience болж байгаа хаа. Одоо Бид нар ч гэсэн айгуу гоё сонирхолтой байна. Одоо энд ингээд яраасаа олон шүүгч нэрээс хүн тий. Бараг Тий 15-6 шүүгчтэй. Тэгээ бүгдээрээ манай өөр. клубын шүүгч байгаа тий. Тий. Манай охтуудын дасгалжуулагч нь бас шүүгч идэг. Тий. Тэгээд бас ингээд өөрөө нөгөө яаж шүүгддэг бүх юмыг мэддэг болохоор охтуудаа айгуу сайн зөвлөгөө өгдөг. Тэр нь айгуу гоё бас. Их төрлийн давуу тал болоод байгаа юм уу? Миний ярьж ирнэ бас яг охиныхаа яг энэ одоо гимнастик юмных нь хамаг суурийг тавьсан болохоор миний араас энэ гаралтай шүү дээ. Айн гимнастик аачгүй байж байгаа өөрөө давхар сураад явна. Ямар гөргөө. Тий яг хөө тэгэл охиноо нөгөө жоохонд нь ямар спортоор хичээлэх үү гэж бодож байгаа. Тэгээд өөрөө айгуу хөдөлгөөнтэй энерги сайтай болохоор гоё спортоор хичээлүүлээгээд тэгээд эмэгтэй хүүхдэд ер нь гимнастик айгуу гоё гэд би өөрөө жоохноос айгуу их боддог ус. Тэгээд оруулсан тэгээд тэгсэн чинь азар охин маань дурлаад амар дуртай болж таарад тэгээд мэрэгжлийн болоод мэрэгжлийн болох замаа эхлүүлээ тий. Тэгээ бүр ингээд тасгалжуулагч болно ингээд тэрэндээ ингээд айгуу олон жилийн ирээдүгээ өөртөө төлөвлөөд явж байгаа нь айгуу гоё. Тий. Тэгээд бас нөгөө нэг гимнастикийн талаар нэг сонирхолтой юм бас сонирхуулахад юу нөгөө нэг ясны нэгтрэлийг айгуу сайжруулдаг тийм спорт юм элэ. Энэ өсрэлтийн айгуу их нөгөө сонголт юунаасаа болоод тэгээд эмэгтэй хүмүүс ч нөгөө нэг төрдөг тэгээд ер нь хөшрөгт ингээд насны явах тусмаа ингээд яс айгуу их сэргэж тийм асуудлууд үүсдэг. Тэгээд гимнастикчид тэр асуудлаа сэргийлэх хамгийн сайн спорт нь гимнастик гэдэг юм л. Хүүхдүүдэд бас аягүй сайн багаас хичээлээ. Манай хэдийнх болохоор илүү жоохон эрт төрт арахад яа тэгэхээр нөгөө айгүй их юм өсрэлт нөгөө дээшээгээ юм нисэлтүүд хийгддэг. Тэгээд нөгөө нэг суур хүүхдүүдэд нь болохоор айгүй их нөгөө хүнд ачааллууд өндөр авдаг учраас удаан ингэж яах нь бас биенд айгүй их өндөр ачаалал өгөөд жоохон. Одоо эдний нөгөө гимнастикийн төрлийг юу гэдэг юм? Манай эдийн болохоор акробатикс, циркийн төрлийг. Хамгийн том тэмцээн нь бол дэлхийн аварга. Тэгээд бүр илүү нөгөө тэрийг ингээ мэрэгжлийн одоо ажил болгоод орлого олоод явъя гэвэл циркчд аягүй акробатикс одоо нөгөө нэг Cirque du Soleil гэдэг нь штэ нарны цирк мэрк гэдэг. Ер нь тэрний төрөл рүү гэсэн үг. Тий, тэгээд тийм байна да. Welcome to the floor from Glyndeville Gymnastics, Leah Agurjin and Elmudia. Авгийн дөрөвдөө гаргасан. За. За.
За яасан гэж болж байна арай. Хэдийн зэвэрхий хэлээ. Хит хэдэн надад бол мистейкүүд харагдах шиг л боллоо. Тэгээ баланс жоо алдсан тий. За эхний үзүүлбэр ингээд амжилттай хийжлээ. Одоо энэ дараа динамик хөдөлгөөн нэ. Баланс нэгцүү үү, динамик нэгцүү үү? Динамик хийсэн. Динамик нэрээ хэцүү тий. За. Манай энэ дээр манай шүүгчдийн бүрэлдэхүүн. За энэ улбар шарвстын манай огтны багийнх нь яг дасгалжуулагч нь. Ингээд шүүгчдийн бүрэлдэхүүн энэ дээр байна. За энэний дараа манай огтод гарна. Манай огтод гарна. And number 1 from Gladstone Gymnastics. За манай гурийн 2 дахь үзүүлбэр динамикийн үзүүлбэр үзүүлж байна. Өмнөхдөр баг зэрэг баг оноо авсан. Одоо энэ дээр гоё сайн авах хэрэгтэй. Би энэ аянд айгуу дуртай. Хапа яа. Энийг жоохныгоо нэрээ дүүшгээс хөөр дөргөнө манай хоёр. Манай гурав тэгээд яалч жижиг юм аа нөгөөтэйгээ харьцуулахад. Альцангоо нөгөө нэг левелтэй хамгийн жуниортэй хамгийн бага насных нь болохоор. Ваа. За энэ хамгийн хүнд. Тэгж шидэн. Хопа. Яа. Good job. Yeah, that's the good thing. Like it. Yeah. You happy for the performance? Yeah. Good guys. I love it. I'll to the bathroom. Oh, okay. За, тэмцээн дуусаад манайд одоо шагнал гадуур гарсалтаа орж байна. Минийхаар бол нэг дунд хавцаа орсон баха гэсэн оноонуудыг харсан чаа. За, манайд одоо зүүн гар талаасаа дөрөвт нь байна. За, дуусаа манай тамцтай орцоод 6 мурга дахад оруулаа. Баяр үргийн минийхаа. Good job. High five. Good job, baby. Good киндэ. Тэгээ. Миний хавд өгч. Yes. За, манай гоор амжилттай эхний тэмцээндээ улсын аврагтаа амжилттай оролцлоо. Ягаа зураг авах болч. Good job. Yep. За ингээд тэмцээн маань бидний хувьд яг энэ үрээд өндөрлөө. Одоо өргөжлүүлээд нөгөө нэг эдрийн ахлах хангийнхан ахлах насныхан тэгээд бус төрлүүд нэгээд өргөжлөөд явна. Бидний хувьд тэмцээн энэ удаа эхний жил ихэд амжилттай болоод өнгөрлөө. Тэгээд сайхан орслоо, гоё тогтлого боллоо. Тэгэж. How did you feel? That was good, but I'm so sad that I didn't get a medal or something. It's first time in the champion stage, national champion, baby. Join in. Wait, come on, join in. Hang on. Wait, I'm gonna join. You want to join? Okay. See you guys.
Yeah, cheers everyone. Well done. Congratulations! 자, 이게 댕채님 маань хаах амжилттай болж байна. Энийг өө гинэ. Алкохолтой юм байна шүү дээ. Оо. Амар шүү дээ. Амар мэдээж шүү дээ. Yeah, she's not driving. Open. Чисүү дараа open-ий. Дараа нэр дэв юу ч. Are you guys wanna see? Okay. I opened it already. 자, 민혁아 엉거쳐. You opened it already? Ямар гоё бэлэг авд юм бэ? Аа. Хөөх юм бэ? You go easy. Ямар хөөх юм бэ? Аа, банканад юу гэсэн? Ямар хөөх юм бэ? Чики спойл бэлэг өгөх юм аа. За баярлалаа. Сая You got Baba. Аа, нэстэ баярлалаа. Ямар ч үнэтэй бэлэг өгдөө.